Өнөөдөр бол бид боловсролыг зардлуу шарын хөрөнгө оруулалт гэж харж Монголын залуусыг дэлхийн түвшний ур чадвартай болгох шинэ оролдлогын талаар бас ярилцсан. CBC студид Finsight Academy гүйцэтгэх захирал Наран Зул хатагтай оролцож байна. Тэгэхээр олон улсын боловсролын загвар Монголд ирхэн нутаг шиж байгаа сэдвээр ярилцлага эхлэе л да. Тэгвэл ерөнхийдөө хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн их дутагдж байгаа зүйл бол боловсон хүчин гэж яриад байгаа шүү дээ компаниуд бол. Тэгэхээр ерөнхийгөөс эхлэхэд бол яг боловсролын тогтолцоо маань өнөөдөр хангаж чадж байна уу? За, өглөөний мэнд энэ нэвтрүүлэгт оролцож байгаадаа маш их баяртай байна. За, миний бодлоор бол одоо Swiss School of Management гэх Швейцарын менежментийн их сургуулийн салбарыг одоо дөнгөж оруулж ирээд техникийн жилдээ үйл ажиллагаа нэвтрүүлэх шатнд явж байгаа хүний хувьд гол анзаарч байгаа юм бол яалтчгүй бод чанартай боловсролыг хүртээмжтэй авах байдал байна. Тэгэхээр одоо манай монголчууд ялангуяа олон улсын хэмжээний боловсрол эзэмшигтэй одоо өөр улс орн руу очиж сурах, нүүх ч юм уу эсвэл одоо ингээ маш их цаг хугацаа хөрөнгө оруулалт гаргаж байгаа. Тэгэнгүүт ижил төвшний олон улсын боловсролыг эх орондоо олгох ер нь боломж юу байна? Тэгсээ ирнэ одоо чанарын хувьд олон улсынхаа яг тэр сертификат чанарын дагуу явдаг тийм боловсролын чиглэлээр ерөн гүнзгийрч ажиллая гэдээ манай Finsight Academy 2022 оноос хойш яг тууштай ажиллаад явж байгаа. За тэгэд энэний хүрээнд анзаарсан нэг зүйл нь юу вэ гэхээр боловсон хүч одоо хүний нөөц гэж яхан хүний нөөцийн дутагдал ингээ компани болгонд байгаа асар их тулгарч байгаа асуудлын нэг. Тэнгүүд нөгөө талдаа хүний нөөцийг хөгжүүлэх илүү ур чадварыг сайжруулах юм байгууллагууд аль болох олон байх хэрэгтэй. Зөвхөн одоо академик гэхээс илүү professional education мэргэжлийн боловсрол гэж бидэд ярьж байгаа тэгээд мэргэжлийн боловсролын чиглэлээр манай Finsight Academy анх Америкийн IMA гэдэг байгууллага Америкийн удирдлагын мэргэжлийн нэвтрүүлэг батгчдын институтаас гаргадаг CMA гэдэг Certified Management Accountant гэсэн зэргийг анх удаа оруулж ирж зааж ирсэн. За тэгээ энэ туршлагуудаа ер нь нийлүүлээд за одоо мэргэжлийн болон академик аль алын зэрэг авах боломжтой. Тэгсэн ирнэ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тийм боловсролын одоо боломжийг эх орондоо гоё эзэмших боломжийг олгоод тэгээд Swiss School of Management-ийн Монголын салбарыг нээсэн байгаа. Тэгээ манай салбар болохоор Азда хамгийн анхны салбар. Яг энэ олон улсын одоо салбарыг байгуулснараа гол ялгаа нь юу юм бэ? Монгол байгуулагчнаар одоо бодиттой ер нь ямар ялгаа гарах юм? Нэр хүндүү эсвэл чанарын хувьд бол бас бодиттой шилжилт гэж харж болох уу? Тэгээ ер нь бол энэ бас сургуулийн салбарыг оруулж ирэх хүртэлх энэ процесс одоо судалгаа шинжилгээний үр дүнд бидний яг гол зорьсон зүйл нь ерөөсөө чанартай боловсролыг эх орноосоо сурах байсан. За тэгэнгүүт нөө Швейцарын одоо боловсролын систем бол бас их чанартай өндөр одоо түвшинд явагдаж байгаа. За тэгээ манай сургууль болохоор яг глобал түвшиндөө нийт 11 салбартай Монголыг оруулаад тэгэнгүүт 10 салбарын 7 нь Европт байдаг. Яг Швейцарын Женев хотод бол төв нь байгаа. Төв салбар нь тэгээд Италид болохоор Ром, Милан, Бrescia гэдэг 3 хотод кампустай. Испанид болохоор Мадрид, Барселона гэдэг 2 хотод кампустай. За тэгээд Малта гэдэг орн байдаг. Тэр орнд бас салбартай. Ингээд Европын 7 салбар. Тэгээд ойрхон орнд руу бас Дубай, Египтийн Кайро, тэгээд GCC гэдэг орнд ингээд бас 3 салбартай. Тэнгүүд Аз руу ерөнхийдөө манай сургуулийн хувьд бол ерөөсөн анх удаа нэвтэрч байгаа. Тэр нь яг манай Монгол улс болсон. Тэгээд энэ одоо зүйл нь бас юу хэлээд байна вэ гэхээр манай Азийн ялангуяа Монголын зах зээл өөрөө нөө emerging market гэж ярьж байгаа маш хурдтай хөгжиж байгаа. Яг энэ үед бас боловсролынх нь системд дагаад ороод ирж байгаа нь бас биднэрт бүр л хөгжих боломж үүсэж байна гэж харж байгаа. Швейцарид бол яхаар гуурж ирсэн дэлхийн хувьд боловсролын тогтолцоо боловсролын стандартаар бол нэлээд тэргүүлдэг манлайдаг юм улс орнуудын нэг шүү дээ нэгдүгээрт наа. Гэхдээ одоо жижигхэн хараад үзэхлээр яг энэ Швейцарын менежментийн академи одоо Монголд 5 хүн гэдэг үйл ажиллагаа явуулснараа гол одоо хэрэгтэй буюу одоо хамрагт улсууд юм. Оюутан залуусуу эсвэл одоо нөгөө карьерийнхаа дунд үедээ яваа ийм одоо профешионалууд байна уу? Тийм, хоёулаа орж байгаа. Манай сургуулийн яг үндсэн 3 гол хөтөлбөр байгаа. Бизнесийн удирдлагын бакалавр, магистр, доктор гэсэн 3 хөтөлбөр байгаа. Тэгэхээр магистр болон докторийн хөтөлбөрүүд нь бол яг нөгөө нэг ажиллаа хийж байгаа, карьерийнхаа дунд шатанд явж байгаа. Тэгтээ өөрийгөө бас давхар хөгжүүлэх сонирхолтой. Тэгсэн хэрнээ нөгөө ажил амьдралын ингээ маш олон хариуцлагууд байдаг учраас ингээ шууд гадагшаага очиод сурах одоо цаг хугацааны хувьд нөөц нь бага ч юм уу тийм хүмүүс бол Монголдо сурангаа Швейцарын Америкийн дипломыг авах боломжтой болж байгаа. Манай сургууль өөрөө олон улсын түвшиндээ 10-аад одоо олон улсын магадлалыг тэмцэл авсан байдаг. Тэрний хамгийн том хоёр нь нэг нь болохоор Европын ихтэй сургуулийн магадлал. Нөгөөх нь болохоор
Америкийн Texas мужийн бас улсын сургуулийн магадлан байгаа. Тэгэхээр манай оюутнууд одооноос ахуулаад төгсөхдөө би Америк дипломтой төгсгөө, Европын дипломтой төгсгөө гэдэг сонгох боломжос гарч иж байгаа. Тийм. Тэгээд бакалаврын түвшний оюутнуудад бас манайх сургалт явуулж байгаа. Тэгэхээр бакалавр нь болохоор 3 жилийн хугацаатай яг Швейцарийнхаа стандартаар заагдана. Тэгээд бакалаврын хөтөлбөрийг бол бид нэр гэхдээ эхний 1 жил одоо магистрийн хөтөлбөр аваад нэг Монголда бас нэг жоохон мэдээлэл хөргөж танигдсны дараагаар эхлүүлье гэж төлөвлөд явж байгаа. Хамгийн сүүлд маш товчхон асуухад нэмэлт мэдээллийг ер нь одоо Finsight-ийн сошиал сувгуудаас авах боломжтой юм уу? Гэхдээ Монголд гэж байгаа гэхээр бас нөгөө хармаагаа хоослохгүйгээр гадаад явж зовхгүйгээр л бас нэг кост болоод үнийн хувьд бол харьцангуй боломжтой гэж ойлгож болох үү? Тийм. Ерөнхийдөө гадагшаага бүрдээ очиод тэр чинь одоо амьдрах зардал, сургалтаа төлбөрөө төлөх зардал энэ бүх юмаа нийлүүлснээс бол манай төлбөрийн хувьд бол за бараг 2 дахин хямдхан тусч байгаа зарим одоо жишээгээр. Тэгэхээр одоо энэ чэнээсээ та ажлаа карьераа явуулахын хажуугаар давхар одоо ингээд дэлхийн одоо юм гоё global alumni network руу орж ийн дэлхийн профессорудаас сурж ийн. Тэгээ Швейцар профессорууд манай өөрсдөө бас нэг хичээлийн 40% заавалжгүй онлайнаар орно. За тэгээ үлдсэн 60% нь бол яг одоо Монголдо эксперт багш нараар дамжуулаад ийм бодит амьдралтаа уялдсан практик суурьтай хичээлүүд ер нь орох юм. Тэгэхээр ер нь орчин үеийн бизнесийн бас боловсрол энэ шиг хандлага те зөвхөн одоо танхимд суугаад ахын чухал биш. Тэрийг яг хийж үзэж, эсвэл яг хийж байгаа чухал экспертүүдээс мэдээлэл авч ингэж хэрэгжүүлэх нь их чухал болоод байгаа юм байна. Тэгэхээр одоо энгийн жишээ гэхэд манай SSM-ийн Миланы салбар дээр жишээлбэл Luxury Brand Management гэдэг хичээлээр сурж байгаа оюутнууд брендинг менежментийг сурахдаа нэг семинар нь жишээлбэл Миланы Fashion Week дээр очиод брэнд менеж хийж байгаа хүнээс нь яг тий fashion show-ын background-ын зөвлөгөө аваад ч гэдэг юм ингэж явах шийдэлтэй. Дэлхийн стандартын дагуу гэхдээ Монголдоо гэдэг маягаар. За их баярлалаа танд ярьслаа гэсэн тийм. За баярлалаа. Ийхүү дэлхийн боловсрол төвчний боловсролыг Монголд нутагшуулах орлого түүний боломжгүй эрсдлийн талаар ярилцлаа. Тэгэхээр боловсрол бол урт хугацааны өрсөлдөх чадварын суурь гэдэг. Тэгэхээр зөв загвар зөв хэрэгжил шийдвэрлэх үүрэгтэй болж байна.